ютубер хүний мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг ном авч байгаа бол чи угаасаа бүр сүрцүү. За өнөөдөр номын баярт очиж үзлээ. Тэр анх удаа очиж байгаа баахан номнууд байт юм байна. Тэгээд тэр зохиолч нь бүгдээрээ ингээд очиод байж дим байж тээ. Тэгээд ингээд явж илаа. Хамгийн их онцгой сонирхол татсан ном юу байсан бэ гэвэл энэ байлаа. Энэ ютубер Түшиг гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Энэ залуу мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэх юм сонсогддгүй дуугана. За тэгээд яг вэ бусад юмнууд нь яг янз бүрийн л зохиолч нар байна. Таныг танихгүй. Ер нь хийх нь бас танихтай байсан. Тэндэн зогсож байгаад номыг нь хальт үзсэн чинь за яхаа тэгээд ер нь нэг л танил юм болоо авчлаа шүү. Тэгээд энэ номыг биш тий Түшиг өөрөө тэнгуүтээ би эдрөө тэгээд манай нөгөө комеди эдрээ хоёр нийлээд санаачлаад санаачилсан бичсэн гээгүй ч юм уу энэ нэр бодоодсэн чинь санаачилсан гэж авч. За тэнгуүтээ энэ төгсгөл үгдээ болохоор энэ тэгээд айгүй олон асуудлууд байна. Би бараг л асуудлуудыг ярих чинь. Ер нь тэгээд ийм юм санаачлаад хийж байгаа нь одоо бас гоё л байдаг байх. Одоо мэдгүй яа гэм баг. Энэ гээд нэг ном нь 28,000 төгрөг гэж байгаа байхгүй юу? Бас Jesus. Яагаад үнтэй гэж. Ерөөсөө л тэр чигээрээ ChatGPT. Ямар Wait, you're just gonna call him like that? The ChatGPT? тийм оюуны өмч энтрийн тийм өөрийн санаанаас гарсан юм юм юу ч алга энэ дээр үнэхээр Wow. болсон. Одоо тэгээд жишээлбэл би та нарт ингээд зүгээр ингээд үзүүлээ заяа. Одоо ингээд эхнээсээ энэ форматыг нь хардаа. Энэ формат нь бол ерөөсөө л ChatGPT. Энэ bold текстүүд байна. Bold текстүүд тэнгуүтээ энэ яг ингэж structure нь яг юм битэн штэ угаасаа. Одоо ChatGPT интерес дан ингэж текст авч мэдээлэлтэй харьцаж байгаа хүмүүс одоо оюутнуудтай бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэнд одоо бүгдээрээ амар хүүхдүүд ингэ шаваад энийг их боо хайр дурлуулж авч ирсэн гинэ. Эхний өдрөө гарын үсэг хүмүүсгээ зурулаад. Yeah, I feel like Mongoлийн influencer хүүхдүүдийн харилцаа is so parasocial, bro. It is crazy. It's incredibly parasocial. You know what I mean? Just өчигдрийн тэр example-ыг л бодол та. You know what I mean? Нэг хүн сав дараад 10 минут чатан дээр хүлээснээ тийм бичиж байгаа байхгүй юу? Зүгээр юм ярьсны төлөө. You know what I mean? The people are so fucking dumb in this country, man. Сүртэй тэгэж авч ирсэн юм байна. За тэгэл ингээл цаашаага ингээл үзэхээр угаасаа унших юм яг үндэ энэ дээр үнтэй байхгүй. Wow. Ийм яг үндэ ингээл ийм тоочны баахан юмнуудыг чинь уншаад хүний тарих толгоонд үлдэнэ гэж угаасаа байдгүй шүү дээ. Ингээл энэ бол ийм тэр бол тийм биз. Тэгэл ингээд явж байна. Энэ бол яг энэ текстийн structure нь бол ерөөсө тэр чигээрээ яг тэр LLM generate хийсэн байгаа нь угаасаа ингээ харагдаж байна. Цаашаага явнаа. Айгу нийттэй. Бүгдээрээ ерөөсөө яг текстийн форматууд нь бол бүгдээрээ яг юм. Bold тэгээд зураастай тэнгуүтээ энэ табууд гэж энэ бүрөөсөө бүгдээрээ яг юм. Цаашаа сонирхолтой юмнууд байна. Инэттэй юмнууд байна. Би одоо та нарт нэг инэттэй хэсэг үзүүлье. Хамгийн инэттэй хэсэг. Энэ араа хиймэл оюухан ориг ухаанаас хүч хэрэг. Юу гэсэн үг? Oh man, that's an enabler right there. That is 100% or 200% Western enabling. There is no doubt. That is Eastern propaganda brainwashed brain. Хиймэл оюун ухаанаас хүчтэй. Not right now. Ориг ухаанаас хүч хэрэг гэдэг энэ бүр юу Google Translate юм уу? Иймэрхүү заа юм. Бүр арай хүүхдүүдийг бүр арай л scammed гэж байна энэ нэрээ. Ooh, wait, he just called them a scammer. Hello? Wait, he just called YouTuber Tushig a fucking scammer.
төгрөгөөр шүү дээ. 28,000 төгрөгөөр одоо энэ одоо жишээлбэл зүгээр л ChatGPT-гээс одоо бодвол ChatGPT-ийн сарын хур хэмжээнд төлсөн баг. Тэгэл өнгөө ингээл авцаа. Тийм байж 28,000 төгрөгөөр хүүхдүүдэд зараад. Одоо тэгэл янз бүрийн юм биччихжээ энэ одоо юу би одоо анханасаа бодоход эхлээд мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэж ChatGPT-гээс асуусан баг. Тэнгүүт одоо яг ингээд эрэлттэй байгаа ирээдүйд эрэлттэй болох мэрэгчлүүд ийм байна гэж санаас нь хэлээл тэнгүүт нь тэр мэрэгчлүүдийн талаар ингээд бас цааш нь ингээд асуугаад явсан юм шиг байна. Тэгэл цаашлаад энэ зураг мураган дээр энэ хараа ямар ч тийм source цаанаас хаанаас татаж авсан ямар хөө мэдээлэл Oh no, that's really important. No, that is really important. Ялангуяа өөрийнхөө номон дээр янз бүрийн зураг мураг ашиглаж байгаа бол you gotta put the source, no? Wait, source тавихгүй л яг үндэ бүр you're gonna get in trouble, no? ном зүү мө гэж байдаг шүү дээ. Хаанаас энэ текстүүдийн paper scientific paper-ээс авсан уу, өөрийн зөвхөн бодлоос бичсэн үү гэж тэр мэрийгээ ингээд юуч байхгүй. Одоо бодвол энэ нөгөө эдэр одоо маркетинг дээр нь тусалсан юм шиг байгаа маа. Яг юу мө хийгээд байсан шүү дээ. Пост хийгээд байсан шүү дээ. Тэгэхээр одоо бас манай комеди эдрээ тэгэл хаасайгүй юу л вэ тэгэл мөнгө зөнгө бас хэрэг болд юм шиг л явах юм байна. Энэ Can I get some money? Энэ зургийн форматыг одоо энэ одоо юу болж байна энэ нэрээ. Энд одоо ямар нэгэн тийм номны тийм стандарт энэ төр байна уу энэ одоо. Ямар ч тийм юу байхгүй. Хаанаас татаж авсан юу юм одоо тэнгүү зарим нь бүр зурган дээрээ бүр ямар ч тийм юу гүгэр сайтаа гэж явж байгаа шиг. Watermark та зураг мөрөг шиг явж байгаа шиг. Энэ зургийн жижиг том формат. Ошоо энэ байна. Энэ зургийг хараа. Энэ бол бас ChatGPT-ээс генерейт хийсэн зураг байна. Ямар зураг тийм байна. Одоо хүн болон мэддэг болсон шүү дээ. Тэнгүүтээ энэ одоо дээрээ тал. Энэ одоо редактор гэдэг хүн байгаа шүү дээ. Одоо редиректор ч юм уу одоо редактор гэдэг чинь эднэрийг ингээд уншаад энэ болж энэ болохгүй ингээд шүүдэг нэг Д чимгээ гэдэг нэг нөхөр байгаа байхгүй бас. Д чимгээ нь болохоор энэ минийг ингээд болцсон байна гэж үзсэн юм уу? Эсвэл энэ Д чимгээ гэдэг нэг нэр санаанаасаа гаргаж ирээд хевлээд зарцсан юм уу да иймэрхүү. Тэнгүүтээ одоо энэ хараа бас copyright 2025 энэ гэдэг. Бүх хэрэг хуулиар хамгаалагдсан болно. Яг үндэ энэ зүгээр л ChatGPT-ийн хэвлсэн үйлдвэр байгаа. ChatGPT-ийн хэвлсэн яг үндэ зүгээр үнгөө ингээд авч болно шүү дээ. Тэгээд иймэрхүү санаанаас надад болохоор яг ингээд ChatGPT байна гэдгийг ингээд би бол бүр мэдрээд байгаа байхгүй энийг ойлгомжтой. Тэнгүүтээ бас энэтэй энэ хойно нэг хараа. За ингээд төгсгөлөө гэж байгаа. Зээ ингээд ямар ч байсан та нартаа хүргэхийг зорьсон санаануудаа бичиж дууслаа гэж юм да. Copy paste хийж дуусчаад бичиж дууслаа гэж бичээс. Одоо бичсэн гэдэг байгаа байхгүй бас. За тэнгүүтээ бүх юм төгсгөл байх албагүй магадгүй энэ ном удахгүй дахин шинжлэгдэн цаашдаач шинэ мэдээллээр баяжиж гардаг уламжлалтай болох юм билүү гинэ. За арай болохгүй хаа. Тэвшгээ арай болохгүй хаа. Ингэж copy paste хийж болохгүй хаа. Энэ тэгээд бас Монголын нэг юу байна л да. Энэ гадаадын XD сургуулиуд бүгдээрээ plagiarism checking гэдэг бас юм заавал нэг шаардлага хангах хэрэгтэй. Тэр нь болохоор интернет дээр тэр scientific paper-ууд дээр нөө тэд нар дээр яг энэ өөрийн чинь бичсэн юм хэр таарж ийн өөрийн чинь яг бичсэн юм байна уу эсвэл зүгээр тэднээс copy paste хийсэн байна уу гэдгийг шалгадаг тийм платформтой бүгдээрээ энэ сургуулиуд энэ relationship гэдэг юм лээ. Тэгэхээр бүх тэр дипломын ажлуудыг бүгдийг нь ингэж заавал цаанаас нь шалгуулдаг. Тэднээс ингэж заавал зөржиж явах хэрэгтэй. Цаашаага хөвлөлтөнд гарч оюуны өмч гэж баталгаажих хэрэгтэй. Тэгэхээр энд бол ерөөсөө тийм оюуны өмчний шинж тэмдэгтэй юм гэж алгаа. За тэгээд бас сонин хэсгүүд байгаа. Энд чинь өөрөө одоо энэ миний нөө ярьсан энэ бүр watermark-тайгаа зураг мөрөгч явж байгаа ш. За тэгээ өөрөө энэ сонин юм бас ярьсан байгаа. Энэ дээр бүр жишээлбэл одоо цөмийн энерги нөгөө fusion энтрээд юу гэдэг штеп. Цөмийн хуваагдал, цөмийн нэгдэл энтрэгээд тэр мөрний талаар хүртэл бичсэн. Тэр үедээ ихийн тамаа байна. Тэнгүүтээ энэ дээр баг нэг компьютерийн үзүүлэлт энэ төр бичсэн юм да. What? Тэдний RAM тэдний юу юм уу гэх. Тэнгүүтээ интернет энд байгаа маа 1 GB нэг дивлэзэта 1 ZB нь
мянган юу байт майт гээд одоо тэхинд хэрэгтэй мэд тэр таана гэх хэвээр. Ямар ч хэрэгтэй юм юу ч яахгүй зүгээр л ChatGPT-г copy paste хийсэн ном байна шүү. Тэгэхээр дахиж авах гэж байгаа авахын сан гэж бодож байгаа тэр үздэг хүүхдүүд нь бас энийг авснаас бараг юм аваад идсэн дээр баг шүү. Okay, that is diabolical. Holy. Тэгэл ChatGPT-гээс хэрэгтэй юмуд асууж юу гэж асуух вэ гэхээр мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэх юм бол баг энэ ном шууд ингээл өгчихнө гэсэн. Ерөөсө бүх юм баг энэ хойдлынх нь энэ одоо юу үг байгаа шүү дээ. Энэ зохиолчийн өөрийнх нь үг энэ баг ChatGPT юм шүү. Jesus. За би танарт бас юм үзүүлэх гээд байна. Интернетэнд байна. Дураар олж хүүхдүүдийг амар скамдж байна. Чи одоо скам гэдэг нэг төрлийн зүгээр л үнгөө хүүхдүүд энийг интернетээс авчих юм чинь 28,000 төгрөгөөр аваач. You know what else is a scam? You know what else is хүүхдүүдийг одоо үед скамж байгаа? Hey. You know what I mean? Зараа. Одоо тэгээ бас нүүр царайгаа үзүүлснийх гэдэг гэж зардсан юм уу? Энэ минь ерөөсөө яг ChatGPT формат. ChatGPT, DeepSeek одоо аль нь ч гэдэм аа. Тэдний формат. Өгүүлбэр зүүн бүтэц. Юу хуудсан юм гэсэн. Энэ шүү дээ. 1 терабайт нь 1000 гигабайт, 1 терабайт нь 1000 терабайт юу вэ? Over. What? Тепабайт. 1 тепабайт нь 1000 терабайт. 1 теба биш 1 exbyte нь 1000 петабайт энэ гэдэг энэ одоо мэрэгчлээ сонгох юмд ямар хамаагүй юм бол. Миний гэнэ. Тэнгүүтээ бүр нарны ирчим хүч гээд бас тайлбарлаа явуулсан байгаа маа энэ ч одоо энийгээр одоо тэнгүүтээ үндсэн хэрэглэгдэх материал энэ зураг мөргийг хараа энэ одоо зүгээр хангалттай. Тэнгүүтээ энэний бүтцэн одоо ямар хэрэгтэй зүгээр нэг эсвэл үнэхээр тийм юм санаа бодол зөвлөгөө өгмөр юм бол өөрийнхөө бодлыг бас бич болно шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө тийм юм байхгүй зүгээр л тэжээгээрээ copy paste. Энэ nuclear fusion энэ одоо тэрийг одоо тайлбарлах уу энэ одоо номон дээр. Тэгээ өөрөө одоо ямар ч мэрэгчлээ энэ форматыг нараа. Яг л ChatGPT формат. Өөрөө одоо ямар ч мэрэгчлээ энэ тэр юуныхаа талаар эсвэл одоо судлаад байгаа юм болов уу? Бүр иймэрхүү текст оруулахад хүртэл доор нь source morse бичих хэрэгтэй үстэй, right? Одоо жишээлбэл мэрэгжил сонгоход энэ мэрэгчлэлээр ийм байдаг, энд ийм хэрэгтэй гэд бичсэн ч гэсэн доор нь энийг энэ ийм source-оос авав гэд бичсэн байдаг үстэй. Хүч. Найз баярын хооронд лаглаг гарчигтай ойлгомжтой. За би бол энийг ингээд ийм шалтгаануудаар яг ChatGPT LLM generated ном байна гэж үзэж байгаа байхгүй. Энэ юу ном бол биш. Хэвлсэн ChatGPT гэж байгаа. Тэгэхээр энэ юу мөн дээр номынхоо хавцсан утсан дээр гой зураг тавьсан байна. Амар ухаантай юм шиг тавьсан шүү дээ. Амар ухаантай юм шиг тавьсан байна. Үүндээ тэр одоо бидний хүүхдүүд бидний дүүнэрийг ингэж одоо яаж тархин угааж байгаа гэж үзэж болох одоо тэгж болох хүн ч юм уу биш ч юм уу одоо мэдгүй би бол энэ барахгүй ах өөрийнхөө хийх юм хийгээсэй л гэж бодчих. Тэр True. бичлэгэн дээр реакшн хийх юм уу яа тэр мэр. Yeah, this guy is just roasting түшиг. Hello. Энэ хүн бол би бол миний бодлоор тэр одоо цөмийн энерги байна уу, нарны эрчим хүч байна уу, робот байна уу, одоо автоматжуулалт тэр self driving autonomous vehicle энэ төрлийн талаар бол ойлгохгүй ч байхгүй шүү. Тэгсэн байж ингээд амар мэддэг юм шиг эн чин гоё, тэр чин гоё гэдээ бас яриад байгаа нь тэнэг хэрэг байна гэж би бол бодож байна. За энэ бол ингээд би энийг ChatGPT generated
текстүүд байна гэж ингэж үзсэн. Одоо энийг бүгдээрээ AI detector гэдэг програм Oh no. ямар хэдэн хувийн AI Oh no. шалгаад үзчих. За тэрнээс өмнө би бүр хэсгээр нэг 10 хуудсыг юм уу нэг хэдэн мянган word-ыг ChatGPT руу оруулаад тэгээ бас Grok руу оруулаад энэ яг хүний бичсэн юм уу эсвэл одоо яг энэ LLM модулуудын бичсэн AI generated текстүүд үү гэдгийг ингээд асуусан байхгүй. Одоо жишээлбэл энэ ингээд нэг текст ингээд ороод ирсэн. Тэгэхээр энэ цаанаас нь юу энэ нара би болохоор энэ this sample page this is obvious to me гэдэг ингээд бичсэн байна. Тэгсэн чинь yes reading this sample your instinct is right гэдэг чи одоо чиний зөв совин зүг байна гэж хааст тий. Let me break down why it looks like an AI generated гэд ингээд задлаад ингээд өгсөн байгаа байхгүй. За тэгэл энэ дээрээс жишээлбэл ингэж motivational framing гэдэг энэ иймэрхүү текстүүдийг AI бол ашигладаг гэд энэ дээр бичсэн байгаа байхгүй. Elon Musk is unique. Curiosity is the engine of life энэ гэдэг иймэрхүү үгнүүдийг болохоор яг л ChatGPT өгдөгөө гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэр энэ name dropping pattern гинэ. Энэ ингээл зүгээр янз бүрийн алдартай хүмүүсийн нэрийг аяуг ашигладаг гинэ. За энэ ч яг хүн ашиглаж болно л доо. Гэтэл all in one list. This is very AI-ish гэж яг л AI-ish move гэдгийг энэ дээр ингэж онцлсан байна манай ChatGPT. За тэгээд энэ Wait, this is not even the paid ChatGPT. It's the free ChatGPT is saying it's AI. Ингээд хайдаг гинэ зөвхөн хүмүүсийн тэр анхаарлыг татах маягтай гэх юм ааш. За тэгэнгүүтээ энэ statistical fact гэнэ. За энэ яг энэ AI болохоор иймэрхүү статистикуудыг бас ингэж гаргаж өгдөгөө гэдгийг ингэж хэлсэн байна. Style and structure гэж бод the text segment into neat motivational paragraph. It flows like a blog post or self-help essay. Very similar to энэ бүр хамгийн нийтдээс энийг very similar to the way I produce гэж байгаа. Яг миний өгдөгтэй яг адилханаар ингээд өгч чинь гэд одоо яг миний produce хийдэгтэй яг адилхан тийм structure-та текстүүд байна гэж байгаа. Одоо баг би энэ чинь гаргасан гэдгээ баг хэлж байгаа юм аа шүү дээ. За тэгэл энэ repetitive logical loops энэ одоо жишээлбэл ингээл диплома бол заавал байх ёстой юм биш. Гэл гэтээ тэр диплом байх юм бол хаалгуудыг нээдэг энэ гэсэн нэг тиймэрхүү юмнууд байгаа юм байна л да. Симплүүд басан би бол бүгдийг нь бол уншаагүй шүү дээ. Тэгэхээр иймэрхүү яг AI-ийн хэрэгэлдэг юунууд сентенсүүдийг өгүүлбэрүүдийг эндээ ингэж байна гэж оруулж өгсөн байгаа байхгүй. За тэгээд ингээд энэ гэтээ яг хөө эн чинь not a scam, not a criminal sense гэдэг чинь энэ ерөнхийдөө сүүлийн 2 жилийн хугацаанд энэ гадаадууд ч гэсэн бас иймэрхүү аргаар одоо инфлюенсерүүд иймэрхүү аргаар ном гэж юм бичиж өөрийнхөө тэр нэрийг ашиглаж тэрийгэ зарж бас их мөнгө олж байгаа гэнэ. Тэр нь тэгээд угаасаа хогштой юм тийм. Yeah, why don't you just drop like merch or something? You know what I mean? Like, why the fuck are you dropping a book, motherfucker? Like, you know what I mean? Just drop like fucking merch and подвалк. It's gonna sell like crazy, man. Like, why the fuck are you dropping a book, man? A fucking book? Jesus Christ. Look at fucking Chammy, bro. Chammy knows. Like, Chammy knows. Look how fucking well Chammy in that brand is selling, dude. Like, god damn. Юм байхгүй. За тэгэл хамгийн сүүлд нь bottom line гэж. You're right. This page is almost certainly AI generated motivational filler. Зүгээр одоо motivation нэр тарагдахыг хүссэн юм шүү. Smart том ба. Гэхдээ би яагаад түшээ хүмүүс амар ухаантай ч юм уу эсвэл ингээд бүх юмыг мэддэг гэдгийг гэж ойлгоод би ерөөсөй ойлгохгүй байгаа. Анх намайг 18 оны 19 сард Япон явж байгаа дөнгөж яг түшиг гарч иржсэн байхгүй юу. Тэгээ яг тэрийг бүр яг нэг бичлэгийг ингээ үзэж байхдаа би хамаатныгаа ахтай ярьдаг байсан. Энэ бүр ингээ гинт гарч ирээд ингээ амар дайжгүй болчлоо тийм ээ гэл ингээл нэг иймэрхүү юм яриад ингээл зүгээр гайгүй цайтай гайгүй юм ярьдаг байхад л ингээ болоо юм шүү. Нэр тийм ээ гэ. Тэгээ ингээд бичлэг үзэж байгаа тухайд ингээ 100 мянган саптаж илүү хэдэн мянган саптаж илээ байсан байхгүй. Тэгээ хүмүүс амар үздэг батсан. Тэгээд угаасаа ярьдаг юм нь зүгээр ингээд интернет дээр байгаа юмыг хөрвүүлээд хідэн
номч биш зүгээр скрипт бичээ тэрийг бичлэгэн дээр уншаад хитэн дүрс эвлүүлдэг үнийг яагаад хүмүүс ингэж бүх юмыг мэддэг юм шиг бүх юмыг ойлгодог юм шиг гэж хүмүүс ойлгоод байгаа. Би бүр ерөөсөө like how яаж хүмүүс бүр энэ тийм ингэ тархийг өгчсөн юм уу? Motivational Тэгээ эвгүй баримтууд нэг тийм байгаад дүүсэв. Зүгээр тэр мэрийгээ хийгээл явал та. You know what I mean? Тэгээ ингээд сүулт ингээд янз бүрийн юм дээр үг мүг хийлж мэлээд ингээд сүултээ бүр давраа наа чин бүр ийм гээд бүр амар том юм хийгээш байгаа. Тэгсээ өдөрөө хамтдаа өгжөж мөгжээ гэж амар үтснэ тэрийг уусгаад эвгүй бантер хийгээш. Эвгүй баримт энэ хийгээш. Тэгээ эвгүй баримт нь бол дайггүй л байсан шүү дээ. Амин. Тэр тухайд гарч яхад нь баг үзчихдэг байсан. Тухайд угаасаа өөр тэгж ингээд скрипт уншаад ингээд юм ярьдаг хүн угаасаа байгаагүй байхгүй юу. Анх гарч ирээ тэгээд бүүм ийцээ байхгүй юу. Тэгээ хүмүүс ингээд угаасаа ингээд драма дуртай. Тэгээд эн чи юм болж байсан юм динжээ тийм болж байсан гэдэг. Угаасаа амар хит байсан тухайд бол. Тэрийг бол угаасаа үздэг байснаа бол нуухгүй. Гэхдээ яагаад ингээд гин өдөө сүулт тэр стримлэр үзсэн шүү дээ нөгөө нэг та нар плейс ингээ VPN ашиглаад утасныхаа юуг солиод ингээ миний бичлэгийг ингээ тавиад унтчаач гэж шаагаад. You know what I mean? Тэгээ ингээ тэрийг тайлбарж байгаа бичлэгтэй бүр ингээ нүдэн бүр ингээ улгасцсан бүр ингээ give me that money. Oh my god, give me that money. Би амар их мөнгө алдаад наа чиг ийм сабскрайбертэй гадаад YouTube руу сард хэдэн зуун мянган доллар олж. Тэгэхэд манайхаас надад $1000 орж өгдөө. Please гэж байгаа. филер гэж штэ одоо бүр урам зориг өхөөр зүгээр хийцэн ямар ч хэрэггүй юм гэж баг хэлж байгаа шүү дээ. Motivational филер. За. За энэ ChatGPT болохоор ингэж хэлж байгаа байхгүй. Бараг миний хийсэн юм байна гэдэг ингэ хэлж байгаа. Тэгсэн чинь би бас Grok-оос асуусан. Бас ингэж нэг хэсгийг ингэж копито тавиад асууж байгаа байхгүй. Тэгсэн чи юу гэж хэлсэн бэ гэхээр overall structure за эдгээр ингэж ярьсан байна. Potential indicators of AI generation. За ингээд ингэнгүүт ерөнхийдөө энэ хамгийн гол хэсэг зүгээр энийг л юм байна. This text lines likely AI generated about 70 to 80% гэж байгаа. Jesus. 70 to 80% confidence гэж. Одоо Grok бол үзэхдээ 70-80% AI generated байна гэж үзэж ингээ боддоо. Энэ бол зүгээр нэг 2-3 хуудас хэсэг л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрээ л 70-80 байна уу баг 100% AI generated юм байна гэдгийг ChatGPT болон Grok ингэж хэлж байна. It fits AI pattern more than spontaneous human writing гэнэ. За хүнээс илүү хүний бичдгээс илүүтэйгээр AI writing-ийн тэр паттерныг дагж байна гэд хэлсэн байна. Тэгсэн чинь сүүлийн үед юу хийж байгаа? За энэ тэгээд ямар нэгэн тийм текстнүүдийн хард тэндээс үүсэлтэй тэндээс гаралтай гэдэг юм ерөөс байхгүй. Зүгээр л яг чаргагүй ChatGPT. Тэнгүүдээ so it's not worth buying гэдэг чинь мөнгө үрж аваад хэрэггүй гэд санал нь хэлж байгаа. Double check independently. За тэгээд цаашаага энэ юунуудыг ашиглаад компьютерийн платформуудыг ашиглаад энэ шулж ийн үстэй. Иймэрхүү угаасаа ерөнхийдөө шал хэрэггүй юм байгаа шүү дээ. Та нар энийг угаасаа уншчихгүй, уншаад ойлгоод толгойд ч ороод юм дотор ч үлдчихгүй. Угаасаа л шал хэрэггүй. Тэгэхээр иймэрхүү юм авснаас зүгээр одоо иймэрхүү одоо инфлюенсер гэсэн хүмүүсийн юмнуудыг авч шал дими аав ээжийнхээ мөнгийг хүрснээс одоо баг аав ээжтэйгээ илүү ойр дотно байсан баг хамаагүй дээр. За тэгээд энэ бол ерөөсөө миний бодлоор хог байна. За намайг болохоор хин гэдгийг бодож байна. Тэгвэл би болохоор зүгээр энгийн одоо нэг онсондоо дунд зураг болсон хөдөлмөрийн багш байгаа. Тэгээд яах вэ? Энэ номыг сонирхоод хүүхдүүд аягүй их божигнаад ахаар нь бас сонирхож байгаа байхгүй. Тэрнээс ч би түшиг мүшиг гэж сайн мэдэхгүй л тийм хүүхдүүд л их сонирхт юм шиг. Тэгээ ямар нэгэн энэ дээр ингэж хөндөгдсөн сэдвүүд байна шүү дээ. Одоо тэр нарны энерги хувиргах панел ч юм уу тэрний энэ дотор бүтэц зэнтэр ч одоо мэрэгжил сонголтод ямар мэрэгжил сонгох вэ гэж байгаа энэ номон дээр одоо тэрний ажиллах зарчмууд ямар хамаа баг. Яг үүндээ цаана тийм юу болж байгаа юм тэр гэдгийг бол судлахгүйгээр зүгээр л одоо хаанаас ч зүгээр Google-ээс авчираад зураг тавиал ингэ нүдэг чинь бүр байж болохгүй хэрэгтэй. Мөнхчин ирээдүй айзаа хоёрыг лөвөрчин гэдгийг баталсан баахан бичлэг хийж ёстой ийм байж болохгүй. Ирээдүй хүмүүс боловсрол оргод сургалт орсон нэрээр YouTube дээрээс бичлэг оруулж заадаг энэ тэрэ ярьж
бичлэгийг гэж байсан да. Одоо тэгсэн яг ирээдүйн шиг ловерэж байгаа юм байна. Олон жил хүлмж олж авсан нэр төр ашиглаж ловерийн юм зараад л арайчилчтэй нэг л их хүүхдийг боддог хүн шиг царайлаж яаж тэднийг ашиглаж мөнгө хийх вэ л гэж байж л дээ. Их л удаан үзэж ирсэн болохоор үнэхээр урам хугарчихлаа. I mean no shit motherfucker. No shit. And the people are so fucking parasocial, it's crazy, bro. Like, it's fucking crazy, man. Like, anywhere, everywhere, dude. You're just fucking money to them. It's crazy. Yo, бодоод үзэлтэй 7 хоногт зүгээр I'm just gonna say this, okay? I don't give a fuck. 7 хоногт за үсрээд нэг 20 цаг юм уу 25 цаг нэг бичлэгэн дээр ажиллаад материалуудаа бэлдээд скриптээ бичээд нэг ганц бичлэг оруулаад явж байгаа юу гэж та нартай тийм дотн харилцаатай болоо та нартай адилхан тэгж community үүсгэх юм бэ. Зүгээр тийм бичлэгийг үзчихэд хүмүүс өөрсдөө би ястаа нэрээ төвшгийг үздэг төвшиг бол нэр баг намайг одоо нэр таньж байгаа хаа би нэр төвшгийн видео болгон дээр коммент чадаг би өөрсдөө нэр амар шааж байгаа маж байгаа гэдэг. Motherfucker, he doesn't care you. Өдөрт ганц 2 цаг стрим хийдэг хүмүүс та дүүдэг they fucking care about you. No motherfucker. Маргааш нь чи дээр стримийг үзэхэ болоо. Маргааш нь чи дээр бичлэгэн дээр нь байхгүй, комментэн дээр нь байхгүй. Oh, they're not gonna care about you motherfucker. They're just gonna move on their day. It's fucking crazy, dude. Тэр шиг маань Facebook дээр яг манай улс төршиг шиг пост оруулсан байлээ. Гол шүмжсэн юм нь зөвхөн номчин AR бичсэн байна, маш муу ном байна л гэж факттай шүмжсэн байхад шал далийн амьдрал энэ төр яриад Францад яасан их сургууль. Ой. Миний мэдлэг туусан амьдралыг яг яаж гаднаас дүгнээд байгаа юм бэ? Яг ном мэдсэн чинь мэрэгжилгүүлгэн сургууль төгсөөгүүлгэн AR бичүүлсэн гэн зарим нь бүр хийж бүтээх бүхнасаа YouTube зориулсан яаж ном бичив гэн. Францад цагаач цагаас зардаг байсан хүн ном бичээд хүссэн бичдэг болчих энтер. Уулын гэхдээ манайхан өөрийгөө шөмжилсэн хүн факттай юм барьж явах шиг байсан. Манайхан яга фактыг фактаар хариу барьж болдоггүй юм бол үндслэлтэй шөмжиг өөрийнхөө ницаах үндслэлээ ярихгүй хөрхөгч болоо шаачих юм. Oh my god. Wait, okay. Here's the easy thing. Энэ бол маш амархан түшиг өөрийнхөө нэр үндийг гаргаж ирээд ямар ч асуудалгүй бүгднгийнх нь амын дарах хангалттай бүр ингээд хэрвээ үнэхээр номоо бичсэн бол ингээд байх ёстой бүр ингээд ном бараг уншдаггүй миний мэддэг юм байна. Норог юм гэж байх ёстой өстэй. No. Яг номоо эцсийн хувилбар хүртэл нь ашигласан бүх ноорог бүх эсвэл ядарч нэг нооргоо гаргаж ирээл тавьчих л та. You know what I mean? Тэгэл болоо штэ. Тэгэл яг номныхоо үйл процесс яах гэж яаж энэ санаагаа хаанаас авсан, яасан хийсэн бүх юмаа гаргаж ирээл нооргоо үзүүлээл тэгэл болоо штэ. That's it, no? Just show us the ноорог. Яг ном бичиж байхдаа нооргож бичижсэн just show us the ноорог. That's it. Тэгэл би өөрөө бичсэн. Яг санаагаа авахын хувьд авсан. Гэтэ гараа бичгийн юм би өөрөө хийсэн. Тэгэл болоо. Хохирогчийн дүр тоглоод эхэлсэн үү? Мөнгө хүнийг эвддэг нь үнэн бололтой. Scam хийдэг ютуберуудын араас явах ч гэжтэй. AI ашигласан номны чинь аль ч хутыг харсан гэлтвэлээ. Хүн ч арай ч юм хөгийн юм бичихгүй байхаа. Өөрөөсөө жоох ичих хэрэгтэй шүү. Тийм л өөрийгөө булчинтай лагуба гэж тунхагладаг шиг алдаагаа хүлээн зөвшөөрөөр хүүхдүүдийг лөөрдөж авсан мөнгөө буцааж өгөөрэй. Damn.
Амар туш AI-аар хийсэн гих баталгаа байгаа юм уу? Юугаач мэдэхгүй баталгаа байхгүй бол зүгээр л дуугүй байлдаа баттай нүдэрээ харсан юм шиг чаах юма та нар ютубер гэхээр ном бичиж болохгүй гэж хэлээгүү. Actually it's a common sense. Like зүгээр нэг Google-ээс баримт хараад скрипт бичээд бичлэг гэдэг ном бичээд авах шаардлага байхгүй л дээ. Чи AI гэж баталж чадах юм уу? Is it all kids? Locked profile, anime profile picture. Ном уншдаг хүмүүс мэдж байгаа номын ард номзүү гэж байдаг. Зурагтай бол зурагны тайлбар source заавал байдаг гэж мэддэг шүү төвшгөө. Өнөөдөр жоон хүүхдүүдийн сэтгэл хөдлөл дээр тоглолт хийх боллоо. Харин ном уншдаг хүмүүсийг хуурч чадахгүй харамсалтай. Яс зүйдээ байгаа ч те karma is real шүү. Зүгээр л номоо AI бичүүлгүй гэдгээ батлаад болох юм дээр амьдрал энэ төр яриад уянгалаад хохирогчдож тоглоод байх юм. Ийм пост оруул гэдгийг нь бас л ChatGPT хийж. Oh my god. He's getting cooked. Тэшгүй маань Facebook дээр яг манай улс төр шиг пост оруулсан байлээ. Гол шүмжсэн юм зөвхөн ном чинь AI-аар бичсэн байна. Маш муу ном байна л гэж факттай шүмжсэн байхад шал далийн амьдрал энэ төр яриад Францад яасан их сургууль юу гинөө уянгийг өрөвдүүлэх тактик. Бүх яг нөгөө новшин улс төрчдийн хил амд оруулалтад хэлэхээр гол юм а биш шал өөр юм байж төөрөгдүүлээ таа. Хөргөчтийн дүр тоглох, уянгалуулах. Явж хүүхэд залуучуудын хүндлэлийг үлээсэн 1.2 сая дагагчтай number 1 YouTuber нөгөө нэг балиар улс төрчид шиг хүм бүрэл тэгээд адилхан байх юм дөө цагаад болохоор. Damn. Оюуг жонхоо хөрөлсөв хүзүүгөө улгаач одоо намаа биш шал өөр хэцүү амьдралаар амьдарч өдний өнтөр инсэн гээд уянгалаа сууж байх ч гэжтэй. 90 шиг үнэхээр булчинтай том убаа юм бол яахыг нь одоо харшлаа байдаг нэг мөнгөний төлөө хулгайч уу эсвэл үнэхээр үлгэр жишээ том убаа өөрийгөө харуулна эцтэй. Jesus. Уучлаарай, их сургууль сурсан хүн бол ном бичих битгий хэл бичвэ ичгээсээ имээдэг юм. Яагаад гэвэл хүн сурах тусам өөрийгөө болоогүй дутуу байгаагаа мэдэж эхэлдэг. Танд бол гимсэн сэтгэл мэддэхгүй байгааг бодвол та бол үнэхэрийн тэрэг хүү юм байна. Jesus. Whoa, what is this glaze? Манай опа өөрөө тасралтгүй суралцаж судалж хичээж ирсэн хүн шүү. Ном бичих гэдэг зүгээр нэг хийсвэр зүйл биш. Олон жилийн мэдлэг туршлагал уйггүй хөдөлмөрийн үр дүн шүү. Манай опа бол өөрийгөө хөгжүүлж тасралтгүй суралцаар ирсэн. Ном бичсэн ч опагийн мэдлэг туулсан амьдрал шаргуу хөдөлмөрийн баталгаа. 50 нэмхүү дуугаал манай опагийн номыг ач нартай авч өгч уншуул юуг ярих вэ нэрэ. Бүх зүйлийг суралцаад л байдаг. Монголчуудын үлгэр дүүрээр л мундаг убаа шүү дээ. Тийм бичиж байгаанууд нь гаргаа олоогүй, мэрэгжлээ сонгоогүй, аль эсвэл мэрэгжилгүй гарууд байгаа штт. Тэгээд атаархуу хахаха нэрэ. Дотоод гадаадын олон газар явж суралцаж судаж амьдралын туршлага хуримтлуулсан хүн. Тэр мэдлэг туулсан бүхэн номонд нь шингэсэн байгаа. Ажилгүй авгаанаар анхаагүй өтөл нар айлгүй 40 нэмхүү дууга бай. Bro, чамаг ингэж бичлэгээр төшиг not gonna fuck you bro. Like holy fuck man, you know what I mean? Чамаг ингэж энд бичлэгээр төшиг not gonna fuck you man. Like god damn. Гэхдээ тэгээд AI-аар бичсэн байсан чи яг яачаад байгаа юм бэ? Ер нь тэгээ сайжирдсан байгаа үстэй атсвэ. Яа та нарыг ингэж бичлээгээ төшиг not gonna fuck you bro. Like what is this fucking parasocial relationship? Dude. Та нарыг ингэж бичлээгээ төшиг not gonna fuck you dude. Like god damn.
AI-аар ном бичвэл болохгүй гэсэн юм байхгүй үстэй. Бас чи ямар ч хүн бэ хамаагүй ямар ч том ашиглаад ямар ч формат дээр өөрийнхөө хүссэн сэдвээр ном бичиж болно. Гол нь чи уран зохиол эсвэл өөрийн түүх амьдралын талаар бичсэн бол хамаагүй. Харин сэдв агуулга нь хүнд мэдлэг мэдээлэл өгөх зорилготой бол чи өөрөө тэр чиглэлээр эксперт нь байх ёстой. Түшгийн хувьд энэ постноос харуул тухайн мэдлэг өөрт нь байгаа гэж үзсэн учраас би энэ номыг бичсэн гэж хэлж байна. Тиймээс өөрийнх нь номыг бүрэн уншиж дуусгаж байж худалдаж авсан өртгөөсөө илүү value өгөхөөр ном эсхийг дүгнж болно. Түшиг тэгээ тэр ном дээр бичсэн бүх мэргэжлүүдийн талаар ном бичгээр хэмжээний мэдлэгтэй гэж энэ хүн хэлэх гээд байгаа юм уу? Миний хувьд хүүхдтэйгээ зэрэгцээд олон бичлэг үзсэн, харин ч их хөдөлмөрч зөв үлгэлж яваа гэж бодог. Авьяас нэг хүү байхад хөдөлмөр 99% нь байж амжилтанд хүрдэг гэсэн үг байдаг. Илүү их амжилт дахин ном бичээрэй. Гоё ном байсаа эхлүүлсэн байгаа өнөөдөртөө уншаад дуусгана. Жижигс. Ер нь манай монголчууд их л хэцүү сөрөг хүмүүс шүү дээ. Үнэхээр AI-даагүй юм бол намаа бичих үеийн тэмдэгт судалгаагаа ил болгоорой. True. Тэгэл болоо шүү. Атаархагчид ингэдэм. Jesus. Сургууль сурахын өмнө заавал уншаарай. Мэддэгдэл би хиймэл оюун ухаанаар ном бичээгүй. Oh shit. Харин зөв бичгийн дүрмээ болон зарим фактуудаа шалгаж арвижуулсан. Дэлхийд даяар хүмүүс энэ маягаар хөдөлмөрөө хөнгөвчилж байгаа. 25 онд та ном бичгтээ хиймэл оюун ухаан ашиглаагүй бол харин тэр өөрөө асуудал шүү. КК. Хиймэл оюун ухаанаар copy paste хийсэн гэдэг байгаа нөхөр гарчгаа гүйцэд уншаагүй байна лээ. Мэргэжлийг хэрхэн зөв сонгох вэ гэдээ доор нь ирээдүй хаашаа явж байна вэ гэж байгаа шүү. Мань хүн хараа муутай болохоор тэрийг анзаараагүй юм бахын ирээдүйн технологи бичсэн юмгээ гайхаад уурлаад байлээ. Би эсвэл арай томоор бичдэг байжээ. Тиймэрхүү хүмүүс тусгайлан завь. Тэгснээ ChatGPT ашигласан шалтгаан нь Boltec гашдаад Elon Musk мундаг ирсэн гэн КК. Hier ном бичгтээ Boltec-ст ашиглаж болохгүй. Заавал reference бичих ёстой гэд хэлчихсэн юм бэ. Нэг танихгүй царайлал дунд сургуулийн сургаггүй YouTube хийдэг хөдөлмөрийн багш намайг хизээж сонсож байгаагүй байвал гэж. Шиш энэ хүний эго бүр. Йоо энэ хүний эго бүр юу вэ? Holy shit. God damn. Цэвэр хейтер. Анхнаасаа л утга учиргүй доош нь хий гэж битсэн бичлэгэнд юм амар амархан итгэдэг юм та нар ч бас. Мянган ширхэг зарсан номонд бараг 10,000 хүн гинэт нэг өдрийн дараа бүгд уншаад ойлгочихсан. Яа мундаг. Бас мөнгөний төлөө байсан бол би хизээч ном зарахгүй. Миний орлогын халь гадарлах хүмүүс мэднэ. 3 өдөр тасалтгүй ном зарсан мөнгө нэг өдөр гэртээ дулаахан сууж байгаа бичлэг хийсэндээ тэнцэнэ. Зорилго нь дэмждэг хүмүүстэйгээ уулзангаа хүүхдүүдийг номон тайртай болгох тэгээд л болоо. Тэгэхээр би мөнгөний төлөө ном зараагүй шүү. Нэг л зүйлийг гоё. Сүмжлэхээс өмнө эхлээд номоо аваад уншчих. Бүгд дээр байгаа. Цаасан ном дууссан. Гол нь сонирхолтой мэдлэгийг эмх цэгцтэйгээр түгээх зорилготой болохоос өмнө хинийч толгойд ороогүй хаач байхгүй гот санаа байхгүй. 6 сар бөөн сэтгэл болж бичлэг хийхээ хүртэл эрс багсгаад битсэн номыг маань нэг сургахгүй нөхөр гарчгаач анзаараагүй утга учиргүй доош нь хийгээд хог гээ шидэхийг харахаар үнэхээр сайхан байсангүй. Үнэхээр уншаа сайн муу талтай агуулгын шүүмжсэн бол бас нөгөө өөр хэрэг шүү. Гэхдээ тэгээ агуулгын шүүмжлээ өстэй чамайг түшгийг яг хэн болчоод тэр атмын цахилгаан станц янз бүрийн тэр мэрэгжлийн талаар юм яриад хүмүүс сурчлаад байгаа юм бэ л гэж асуугаад байгаа шүү дээ. You know what I mean? Чамайг яг хэн болчоод юу мэддэг гэж тэр
хүмүүсийн мэрэгжил сонгоход нь нэмэр болох гээд тийм ном гаргаад байгаа юм бэ л гэж яриад байгаа штэ. Агуулгыг чинь шүүмжлээд байгаа. Халлоо. Зүгээр таск бүтгээ тэнэг магараа дуудах бол өөрөө мэдлэг түгээдэг хүний шинж яаш биш шүү. Мэргэжил сонголтыг бүр 6 жилийн өмнөөс ярьж байгаа бичлэгээ оруулъя да. Тухайн үед хинч тоодоггүй хандлт энтрийг нь хараараа байсан ч бууж өгөлгөө хөв хүний хөгжилгээд өдөө хүртэл явж байгаа. Тэр үед ChatGPT гарсан байсан уу? Окей, 6 жилийн өмнө ChatGPT байсан байгааг мэдэхгүй байгаа ном бичээд байгаа юм уу? За тэгээд сайн бод. Сураггүй YouTube видео хөдөлмөрийн багш намайг мэдэхгүй байв гэж ирээд ямар муухай ялгуур дээрэнгүү баруус игсэн хандлага вэ? Шүүмжилж болно гэхдээ бичлэгийг нь үзэж байгаа маш их үгээр тохуурхаж байсан номыг нь авч хижээл их муухай харагдсан дог тохуу хийхгүй зүгээр шүүмжсэн бол энэ зэргийн шүүмжийг хүлээгээд авах залуу. Гэхдээ хэний ч уур бухимдал төрөхөөр ярьсан. Зарж байгаа ном чинь хүмүүсийн уур бухимдал хүрэхээр ном багчаа. Энэ хүмүүс бас бичлэгийг гүйцэд үзээгүй хүмүүс байна те. Бас л зоригтой байгаа шүү буруу асар их эготойч гэх юм мэдгүй харин ч өөрийг нь ютубер гэдгээс өөр амжилт үзүүлээд алаад байсан туршлага экспертайзтэй чинь бид сайн мэдгүй байгаа болохоор гайхшаад байгаа юм. Өнөө цагт мэдээж интернет мэдээллийн технологи AI ачаар асар их зүйлийг богино хугацаанд тултлан судалж сурч мэдэх болцоо хүн бүртлээ. Тэглээгээд өөрийгөө өгжүүлэх ном тэр тусмаа мэрэгчлээ яаж сонгох талаар ном бичхүйч босно гэдэгт эргэлзээтэй. Энэ зүгээр л нэг түшгийг муулах шөмжлөх гэхээсээ илүү хүүхэд багчуудын ирээдүйд хэрхэн нөлөөж болох вэ гэдэгт холбоостой хариулах чухал сэдв. True. Намайг болоогүйг номыг маань уншаагүй байж яаж мэдээд байгаа юм бэ? What? Манай монголчууд угаасаа нэгнийг дэмжиж чаддгүй штэ дандаа атаархан заавал нэг хайж муулна. Надад үнэхээр үг хэлж болохоо байлах нэ те. Бүрнийг хар бараа нийгэм. Thank you. Чи бэжтэй олон нийтийн сүлжээгээр хандлт авчаа дараа нь дэмждэг хүүхэд залуучууд ном гэж шахах хэрэггүй шүү. Яг үндэ баримт нотлохоо дүн шинжилгээ ухаанд үндэслээгүй байж ингэх хэрэггүй. Номыг чинь уншсан зураг оруулах эсвэл хиймэл оюун ухааны ямар ч төлбөртэй төлбөргүй платформ эдгээр зүйлсийг асуухад хангалттай хэлээдэг нь хүн бүр нь мэдэн чийч мэдэж байгаа. Өөрийн зураг тавьж мөнгө олох гэсэн ядуу маркетинг байна гэж бодож байна. Чи мөнгө хэрэггүй юм бол зүгээр байх чинь илүү тус биш шүү хүүхэд залуучуудтай. Чи зүгээр аргын зааж өгөх хэрэгтэй. Шаардлагагүй байсан хүүхдүүд олоод мэдэн чамтай бас чамгүй. True. Хэрүүл хийхээрээ сэдвээсээ хазаагаад гадаа зүзэмчрүүн дайрч энтер. Yeah, I think that's the түшгийн ган онцлог шинж, no? Do you guys remember that IZ incident? Like he was fucking talking shit about IZ being fat. Like he lives in NA, right? Тухайд Америкт амьдардаг байсан нөө босод хүмүүсийг fat phobia-гаар дуудах. That was kind of weird. I'm not gonna lie. Like why the fuck do you care, bro? I think that's like түшгийн ганц байдаг чанар нь, you know? Номны үг үсэг анзаараагүй хараа муутайтай нь холбож хэлж байгаа нь ямар муухай бүдүүлэг юм бэ? Зүгээр номоо өмөрөөд баримттай эмээлээд амийг нь хаачих нь үстэй. Тий яага? Where is the баримт? Where is the баримт? Тэ битсэн норго гаргаж тавил та. Where is the баримт? Where is it? Битсэн норго гаргаж тавил та.
Тэгээ яагаад тэгвэл тэр зураг мурган дээрээ source морсоо оруулаагүй. That's like even ном уншдаггүй би мэдээд нь шүү дээ. Source-ыг энчнээс аваагүй хуудасныхын доор ч юм уу зурагныхын доор нэг юм одтой юун дээр ингээд заавал бичсэн байдаг үстэй. Нэг танихгүй царайлаад энэ төр хүн болгон түшиг гэдэг үнийг үздэг таньдаг байх албагүй байгаа шүү. Хамраас өгсөн юм бэ яасан сургаггүй YouTube хийдэг багш гişиг хүн болгон чам шиг YouTuber байх албагүй. Алдартай болохоор хүнийг өөрөөсөө доор гэж бодсон шийдшгийн хандлага бай. Багш мэрэгжлийг нь ч дарамжлаад байгаа юм уу хайшин. Багш үний нийгэмд эзлэх байр суурь YouTuber-ээс доор гэж харагдуулж байна. True. Хичнээн дургуун өрсөн байлаа ч гэсэн хүнийг хараамуутай дунд сургуулийн сургаггүй YouTube гэдэг багш энэ хэрэг байсан юм өдөө өөрөө чинь дэмждэг залуус зөндөө байна. Тэр хүн юу ч гэсэн биднэр дэмцээр байх болно. Гэхдээ тэр хүн худлаа ярьсан юм бол юунд нь ингэж их хэмзэлж хүнийг гадаад үзэмж ил ажил мэрлэг нь доош нээж байгаа юм шиг бичнэ. Угаасаа хараамуутай нь үнэн болоод үзий ядаж байгаа номныхоо гарчгаач бүрэн уншаагүй байгаа үсттэй. Намайг тэнэг мангар гэх нь зүв юм байна те өөрт нь таарсан хариултыг нь өгсөн. God damn. We should never post about Tushik, Chad. He's gonna call us fucking fag, you know what I mean? We should never post about fucking Tushik. Don't do it. Ориг ухаан гиш япер сүгээр япинга шамараа нарны бүтэс нөхрийн фүршийн энтер зүгээр филлер зай бүглэж хуудасны тоо нам гэсэн арга шиг санагчин чи ямар цаас хэвлж байгаа ш фундаментал юма бичлэлтэй бичмээр байсан юм бол тэгвэл тэгээд улаан гэртээ бичлэгээ хийхгүй дээ яах гэж номонцор гаргаж инхэн мэдлэг боловсралтай нөрөх их хөдөлмөрөөр ном гаргадаг бусдыгаа дарамжлаад байгаа юм. Манай Түшиг өөрөө ямар мэрэгчлээ вүлээ? Худалдааны менежмент. Чиний юм ярих хэрэг YouTube-д байж болно. Харин чамайг үзэж орлогыг чинь бий болгодог энэ цагаахан цааш шиг хүүхдүүдийг дарамжилсан тийм балаа их сурвалж харвсраагүй ном гээд бэрхцүүл зарж болохгүй. Хүмүүс танай зураг даруулъя гэд байхаа би эдний мөнгийг боддоор сая гэж сэтгсэн ChatGPT-гээс асуусан уу? Хэрхэн баян болох вэ? Scam. Вэ нөгөө гай юм биш байна. Энэ бол ChatGPT байна. Би мэдрээд байна гэсэн байна. За би яг ChatGPT шиг хэдэн анзаарсан зүйлээ дугаарлаад бичнэ. Нэгдүгээр ChatGPT хүссэн хариуг нь өгдөг. Обуна Бүри хоёрын яагаад заавал AI гэж подкастыг сонсоос гэж халаглав. Химэл оюун ухаан 30% буруу хариулт өгдөг гэд хэлсэн байсан. Wow, what is this? Яасан атаарах юм бэ? Ийм мэдлэгтэй бичиж өгөө ном бичгүү 5 холбоо тайлбарлаж чадахгүй. Би ChatGPT-гээс өөрөөс нь асуусан төвшигт ном бичиж өгөөгүй гэж байна лээ. Чиний ChatGPT-г шүмжлэхэд бол сурагтай хүн байх ёстой юм уу? Чи бас өөрөө сураггүй фитнес блог хийдэг л гар байсан да. Хаанаас ихснээ марчдаг юм уу? Жохон буруу хандлагатай болцсон байна да. Уулны их гоё хүн гэж бодоод байсан. Хамраас өхнө гэж ийн үү? Яв. За далимдуулаад алдахыг минь хүлээж байсан хизээч номны нэг хуудас эргүүлж үзээгүй хүмүүс дайнд хөөрөөд байгаарэ. Silence is golden.
Хиймэл оюун ухаан, ориг оюун ухаанаас өчргэж гэж эхлээл хиймэл оюун ухаанаар бичүүлсэн юм шүү. Угаасаа хөдөлмөрийн багш хүн ойлгохгүй штэ. Харин ч миний номыг авч уншаад мэрэгчлээ ахиад зөв сонг гэд хэлчихээч. What? Олон залуучуудад хэрэг болох ном болсон гэдэгт итгэлтэй байна. Булчинтай обба гомой юм хийх хүн биш. Баримт гаргаа, ном бичсэн, ноорог судалгаа, дүн шинжилгээ бас story pack байвал оруулаарай заавал. Түүнээс манайхуу зургийг чинь хараад ном аавна гэсэн би авахуулаагүй. Эцээ чи ийм мэдээлэл 28к зарахгүй. Би бүр бичлэгнийхэн доор хэрэлдэж ирлээ. Тэгсэн юм уу? Түшиг убаагийнхаа төлөө юу? Man. Түшиг убаагийнхаа төлөө яасан хэрэлдсэн юм уу? Man, ямар мундаг. Damn. Түшиг чамаа бүр хин гэдгийг ч мэдэхгүй шүү. That's crazy. Хайшин бэ хүмүүсээ мэдэхгүй болохоор асууж байна шүү. Номыг ингэж бичих ёстой. Заавал ийм форматтай байх ёстойг бүр хуульчлаа, журамлаа заачсан байд юм уу? I think it is. No. Болро don't post this fucking video. Don't do it. I don't want fucking any drama. Fuck that shit. I think it is. No. Ямар ч тийм стандартын ном ийм байх ёстой гэсэн юм байдаг үстэй. It's like unwritten rule. I don't think it's unwritten rule. Тэр редактор гэдэг хүн чинь шалгаад энэ ном чинь ийм байх хэвээр, энэ зургуудын чинь source нь хаана байгаа, энэ текстний чинь source нь хаана байгаа, энэ мэдээлэл чинь ялангуяа ийм мэдээлэл өгч байгаа ном зомон дээр бол бүр 100% байх ёстой юм бэстэй. Ядаж энэ зургууд чинь юу юм, энэ source-нууд чинь юу, энэ fact-ууд чинь юу, энэ мэдээлэлээ чи хаанаас авсан, эднэрийгээ ингээд доор нь бичээд тэгээд тэрий чинь ингээ хүмүүс ороод дараад нь шалгаж үзэж мүзэхгүй юм уу? Нэр ийм байсан юм байна. Монголд ир хүн хуцдаггүй юм, хуцвал хүүхэн. Ганцхан хүн баавга авнаа гэж. Oh shit. W авсан гоо чад. W. Яа, би чигчи өрөөнийхээ юуг арай л амир гүн ав ажиллаг гэлэг. Тусгарсан ш. Чамд итгэж байгаа бас чамайг мундаг гэж бодсон хүмүүсийн итгэлийг битгий уландаа ахиж гიშгээрээ. Нэг талаасаа суралцах нь зөв шүү. Сайн зүйлсийн төлөө инфлюенс үзүүлэхэд болно штэ. Гэхдээ шудрах зөв. Чи гэхдээ мундаг. Чи зөв байхгүй бол өөр хин зөв байх вэ? Jesus Christ. Энэ комментээр дүүрэн тэр номыг нь авах битгий хэл барааг нь ч хараагүй дансандаа 28k-г ядуу хүмүүс чи инглээ тэглээ гэсэн байх шив. Улаан цай хийн чарсан ChatGPT хиймэл оюун ухаан ашигласан нэрлэлсэн штэ бро. Би хараад гайхаж байсан. Харин нэг нөхөр шүгэл үлээх шивдэ. Ер нь өөрийг чинь дагдаг жоохон бага насны хүүхдүүдийг таригдаж скам хийж яах нүдэ бронж хамгийн гоё намаар дамжуулж боловсон л өөр хийх гэсэн санаанд чинь баяр үргээ. Нөгөө
Чами Гримикс энтер өөртөө чинь ялгаа байхгүй л дээ. Нэг л их сайн хүн болсон мундаг хүний дор тоглосон жүжигтэд ядардаг хүн байх та. Хангалттай мөнгө олж чаддаг юм а хийлдээ. Одоо хүмүүс нэг үе бодоход юмыг мэддэг болсон штэ. Манайхан тэгээ буруугаа үлээнэ гэж байхгүй байдал биштэл ирэхээр хохирогчийн дүрд ямар мундаг орд юм дээ. Төшиг зүгээр storyboard-од дэлгэчгээ номныхоо судалгааны ажил, sketch etc. watermark энтертэй зурулж энтер яг яах гэж байгаа. Тэгээ энэ хүн чинь өстой жинхэнэ баримтны их хаан биш юм уу? You know what I mean? Нээ хүн чинь л одоо Монголд хамгийн их баримттай юм ярьдаг хүн биз дээ. I don't get it. Яг where is тэр юмнуудад дэлгээл эн чинь ийм яасан like одоо та нар чимээгүй байцгаа гэж болоо штэ. Яг хүн бүний хараамаараа муутагаар нь дүгүнж мүгнээд танихгүй мэдхгүй хөтөлбөрийн багшаар нь ядуу зүдүүгээр нь дуудчихсны орон зүгээр юмаа дэлгээл одоо чимээгүй байд та нар зайл гэж хэлээл болоо штэ. Ямар том асуудал биш байх юмыг том асуудал болгоод байгаа юм.